Сайн байцгаана уу? Erika Lab сууг тавтам орил. Бид энэ сууг дээрээ AI болон технологийн шинэ мэдээллүүдийг энгийн ойлгомжтой тайлбарладаг. Өнөөдөр бид Apple компани хамгийн хүчирхэг утас болох iPhone 17 Pro болон iPhone 17 Pro Max-ийн талаар ярилцсан. Энэ видеог үзээ та шинэ загвар, дэлгэц, чип, камер, батарей, үнийн талаар бүгдийг мэдэж авна. Хамгийн гол нь би бүгдийг энгийн үгээр тайлбарлана. Техникийн мэдлэг шаардлагагүй. За ингээд эхэлцгээе. Эхлээд гадаа загварын тухай. Apple-ийн удаа их биеийг халуунд давтсан хөнгөн цагаанаар нэг бүтэн хэлбэрээр хийсэн энгийнээр хэлбэл утасны их бие нэг ширхэг төмрөөс бүтсэн гэсэн үг. Ингэснээр хөнгөн бат бөх халууныг сайн тараадаг болсон. 3 өнгөөр гарсан Cosmic Orange буюу сансрын улбар шар, Deep Blue буюу гүн цэнхэр, мөн Silver буюу мөнгөлөг өнгө. Ялангуяа улбар шар өнгө нь шинэлэг бөгөөд олонний анхаарлыг татаж байгаа. Уртлын шил нь Ceramic Shield 2 болж зурагдалтад 3 дахин илүү тэсвэртэй болсон. Артал нь хагаралд 4 дахин илүү тэсвэртэй, мөн 6 м гүнд 30 минут хүртэл усанд тэсвэртэй. Одоо дэлгэцийн тухай. Хоёр хэмжээтэй iPhone 17 Pro нь 6.3 инч, Pro Max нь 6.9 инч. Хоёулаа Super Retina XDR OLED дэлгэцтэй. ProMotion технологи нь дэлгэцийг секундэд 120 удаа шинжилдэг. Энгийнээр хэлбэл гүйлгэх бүрт зураг маш зөөлөн урсаж харагдана гэсэн үг. Хамгийн сонирхолтой нь гэрэлтэлд гадаа наранд 3000 нийт хүртэл гэрэлтэн. Нийт гэдэг нь дэлгэцийн гэрэлтэлтийн хэмжүүр юм. Тоо өндөр байх тусам наранд илүү тод харагдана. Тиймээс хурц наранд ч дэлгэц бүрхэггүй тод харагдана. Одоо хамгийн чухал хэсэг A19 Pro chip. Чип гэдэг нь утасны тархи юм. Бүх үйлдэлийг энэ хийдэг. 6 цөмт CPU нь өдөр тутмын бүх ажлыг 50% хүртэл хурдан гүйцэтгэнэ. 6 цөмт GPU нь тоглоом болон графикт 2 дахин хурдан болсон. Мөн цөм бүрэн хиймэл оюуны хурцгууртай тул AI ажилуулахад маш хурдан. Бас нэг сонирхолтой зүйл. Утасны дотор уурын камер буюу vapor chamber гэдэг тусгай хөндий байдаг. Энэ нь халууныг тарааж өгдөг тул удаан тоглоом тоглох, видео боловсруулах үед ч хурдан буурахгүй. Тогтвортой гүйцэтгэл 40%-аар сайжирсан. Одоо хамгийн том шинжилэл болох камерын тухай ярив. Арталд 3 камер байгаа бөгөөд гуруула 48 мегапиксел. Apple үүнийг Pro Fusion камерын систем гэж нэрлэсэн. Үндсэн камер нь өдөр шөнийн ямар ч нөхцөлд тод зураг авна. Ultra wide буюу өргөн өнцгийн камер нь байгаль, барилга, олон хүнтэй зураг авахд тохиромжтой. Мөн маш ойрын макро зураг авч чадна. Хамгийн гайхалтай нь телефото камер. 8 дахин оптик зум чадвартай. Энэ бол iPhone дээр урд өмнө байгаагүй хамгийн урт зум. Оптик зум гэдэг нь зургийн чанар алдахгүйгээр ойртуулахыг хэлнэ. Тайзны арын игнэнээс тод зураг авна гэсэн үг. Нийтдээ 0.5x-с 8x хүртэл 16 дахин оптик чанартай зум хүрээтэй. Урд камер бас шинжлэгдсэн 18 мегапиксел центр стейж камер дөрвөлжин мэдрэгчтэй тул утсаа босоо барьсан ч хэвтээ селфи авч чадна. Утсаа эргүүлэх шаардлагагүй, олон хүн орж ирэхэд хүрээгээ өөрөө автоматар тэлнэ. Мөн Dual Capture гэдэг шинэ боломж нэмэгдсэн урд болон хойд камераар нэгэн зэрэг бичлэг хийнэ. Влог хийдэг хүмүүст төгс тохирно. Видео бичлэгийн хувьд энэ утас жинхэнэ кино студи болсон. ProRes RAW кодлыг дэмжсэн дэлхийн анхны ухаалаг утас. Энэ нь кино зэрэглэлийн бичлэг гэсэн үг. Мөн 4K нэгтрэлтэй, секундэд 120 кадртай Dolby Vision бичлэг хийнэ. Маш өндөр чанартай, удаашруулсан бичлэг авах боломжтой. Genlog болон Time Code гэдэг мэргэжлийн технологи бас нэмэгдсэн. Энэ нь олон камерын бичлэгийг хооронд нь яг таг зэрэгцүүлдэг. Зарим кино бүхэлдээ iPhone дээр хийгдэж эхэлсэн гэдгийг дуулахад таатай байна. Батарейн тухай ярив.
Энэ бол олон хүний хамгийн их анхаардаг зүйл. iPhone 17 Pro нь 33 цаг хүртэл видео тоглуулна, харин Pro Max нь 39 цаг. Энэ бол iPhone-ы түүхэн дэх хамгийн урт батарей. Энгийнээр хэлбэл өглөө бүрэн цэнэгтэй гарвал орой болтол огт санаа зовхгүй. Цэнэглэлт бас маш хурдан болсон. 40 ваттын адаптераар 20 минутад 50% цэнэглэнэ. Өглөөний цайны хооронд л хангалттай. MagSafe утасгүй цэнэглэлт нь 25 ватт хүртэл хурдтай. Програм хангамжийн хувьд iOS 26 суусан бөгөөд Liquid Glass гэдэг цоошин дизайнтай. Товч цонхнууд нь шил мэт гэрэл ойлгож харагдана. Хэрэгтэй шинэ боломжууд бас олон бий. Call screen нь үл мэдэх дугаараас залгахад утас өөрөө хариулж хэн болохыг асууна. Та зөвхөн хэрэгтэй дуудлагаа авна. Live Translation дуудлага мессежийг шууд орчуулна. Гадаад хүнтэй саадгүй ярина. Cleanup нь зурган дээрх илүү хүн объектыг нэг тавшилтаар арилгана. Мөн сүлжээгүй газар хиймэл дагуулаар мессеж илгээж тусламж дуудаж чадна. За одоо хамгийн чухал асуулт үн хэд вэ? iPhone 17 Pro нь $1099 эхлэн 256 GB, 512 GB, 1 TB багтаамжтай. iPhone 17 Pro Max нь $1199 эхлэн дээр нь 2 TB-ийн хувилбартай. Энэ нь iPhone дээрх хамгийн том багтаамж юм. Энэ бол Америк нэгдсэн улс дахь албан ёсны үн. Монголд арай өөр байж болохыг анхаараарай. За ингээд дүгнэе. iPhone 17 Pro болон Pro Max нь хамгийн хүчирхэг A19 Pro chip, 3 48 мегапиксель камер, 8 дахин оптик зум, 39 цаг хүртэл ажиллах батарей, бат бөх шин загвартай. Хэрэв та мэргэжлийн түвшний камер, урт батарей хүсдэг бол энэ утас таны сонголт байж магадгүй. Видео таалагдсан бол лайк дараад subscribe хийгээрэй. Асуулт байвал сэтгэгдэл дээр бичээрэй. Дараагийн дугаар дээр уулзцгаая. Хамтдаа бүтээж, хамтдаа хөгжийе.